Эрдэс баялаг эрчим хүчний сайд зоригтоос асууя. За дэлгэцэнд эрдэс баялаг эрчим хүчний сайд зоригтын тушаалыг гаргая. 2009 оны 7 сарын 10-ны өдөр гаргасан 167 дугаар тушаал байна. За дэлгэцэнд гаргая. За энэ тушаал бол Өмнөд оюугийн бүлэг ордын нөөцийн тодтол буюу оюу толгойн бүлэг ордын лицензд хамаарж байгаа бүлэг ордын нөөцийн тодтол. За хамтдаа Hyuga Damit бүлэг орд буюу Hyuga Ontre компани эзэмшилт байгаа бүлэг орд нөөцийн тайланг нэгсэндөө нэгтгэн хүлээн авах нөөцийг бүртгэх эрдэс баялаг эрчим хүчний сайдын тушаалыг тав хүн харж байна. За тэгэхээр энэ сайдын тушаал юун дээр үндэслэж гардаг вэ гэхээр эрдэс баялаг эрчим хүчний яам ашигт малтмал газрын ашигт малтмлын газар эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлтийн дүгнэлтэн дээр үндэслэж гардаг байгаа. Эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт нь бол яг сайдын тушаал гарахаас 10 хоногийн өмнө дүгнэлт нь гарсан байдаг. За энэ дүгнэлтийг дэлгэцэн тав хүн харж байна. 11-р зүйлийг тав хүн хараарай. Нотлох баримтын хүрээнд Ontre компани эзэмшиж буй 3148X 3150X тусгай зөвшөөрлийн талбайд явуулах геолог уулуурхаан үйл ажиллагааны асуудлыг нэг мөр болгон шийдвэрлэхийг Аюунхан Монголиа компанид үүрэг болгох заавартай зөвлөмжтэй ийм эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлийн шийдвэр гарсан байна. За тэгэхээр танаас асууж байгаа асуулт бол тухайн үедээ та ямар хууль зүйн үндслээр энэ сайдын тушаалыг гаргаж одоо хоёр нөөцийн тодтолыг нөөцийн тайланг хамтд нь нэгтгэн хүлээн авсан бэ. За маш тодорхой асуулт. За 2 номерын микрофон зоригт сайд. За эрхэм гишүүний асуултанд хариулъя. Яг зүгээр нэг ерөнхий нэг зүйлийг эхлээд хэлэхэд бол иймэрхүү сонсгол хийх нь бол одоо хууль заасан бүр ирэх улсын хурлын гишүүдийн бүрээр хийгдэж явж явах ёстой ажил. Цаашдаа бол зүгээр нэг зүйлийг харин анхаармаар байгаа нь юу вэ гэхээр хуулиндаа бас одоо яамаар юм байгаа. Энд их 300 хүн дуудаад 17-8 жилийн өмнөх ийм асуултыг одоо энэ мэргэжлийн хүмүүс тавиад гинт ингэж одоо ямар ч материалтай танилцах боломжгүйгээр ингэж асууж байгаа нь өөрөө бас жоохон дутагдaltaй байна. Ягаад гэвэл та нарын ажил нэмэр болох үүднээс энэ хүмүүс маань материалаа үзээд танилцаад хариултаа бэлддэг байвал бос уг нь та нарт хэрэгтэй тий. Улсын их хурлын одоо манай ажлын хэсэгтэл хэрэгтэй болно. Тэгэхээр бол одоо ийм ялангуяа 17-8 жилийн өмнө 20 жилийн өмнө техникийн шинж чанартай энэ асуултанд бол урьдчил материалтай таних бололцоог олгож байгаа ч гэдэг нэгдэх одоо асуулт байна. Хүсэлт байна. Хоёр дахь юм бол энэ за 2 номерын микрофон нэмэлт 1 минут. Та 2 тодруулахаар 2 минут хуламжтай байгаа. За эрдэс баялагын мэргэжлийн зөвлөл өөрийн гэдэг ажилтдаг журамтай. Эрдэс баялагын мэргэжлийн одоо зөвлөлийнх нь тайл нь ороод ирэхлээр зөвлөмж нь ороод ирэхлээр манай энэ яаман дээр байдаг газрынх нь мэргэжлийн хүмүүс нь аваад үздэг. Үзээд хараад дүгнээд сайдын тушаалаа гаргадаг ийм л журамтай. Тухайн үедээ бол бид нар бол энэ таны яг тодорхой асуусан байгаа энэ нэг мөр болгож гэдэг нь бол манай энэ одоо эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн хийсэн энэ одоо зөвлөмжийг ингээ харахад бол би юу гэж ойлгож байгаа вэ гэхээр сая яг л одоо жавхлан болдоо хэлж байгаагаар бол нэг орд гэж байгаа юмыг сорчилж ашиглаж болохгүй. Ер нь стратеги ач холбогдолтой томоохон ордын энэ үйл ажиллагааг бол том зургаараа харж ийж нэгдсэн зургаар харж ийж ихгүй болохгүй л гэсэн ийм л одоо дүгнэлт гэж бид нар ойлгож байгаа. Би бол ойлгож байгаа. Тэгээ энэ одоо хүрээнд тухайн үедээ тэр тушаал эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлийн шийдвэр дээр үндэслэх. та нэмэлт 1 минут авах уу? За нэмэлт 1 минут үгүй. 2 минутын 2 номерын микрофон. Энэ бол дээрээс нь зүгээр нэг зүйлийг сануулж хэлэхэд бол эн чинь 8 сар дараа нь улсын хурлаар дахиад оюутлогын гэрээний холбогдолтой одоо зурх гэж байгаа гэрээний асуудал нь улсын хурлаар танилцуулагдаж байгаа юм шүү дээ. 8 сарын 10 хэднэр байв та. Тэрнтэй холбоотой л энэ одоо бүх бэлтгэл ажил явагдаад мэргэжлийн зөвлөлөөр энэ асуудал нь хэлцэгдээд тайл нь хүлээн авагдаад явж байгаа л ийм л асуудал шүү. Тухайн үедээ бол улсын их хурал дээр бол энэ
Израиль ер нь тайлан хүлээж авах ёстой гэдэг шаардлага ёстой ч байх одоо ер нь мэрэгжлийн төвшин дүгнэлт гарсан байх нь зүйтэй шүү гэдэг имийг бол байнгын орон тогтоол дээр хүртэл байгаа шүү дээ. Ер нь бол хийх ёстой шүү, байх ёстой шүү. Танд байнгын орж хэлсэн юм байна тийм. Үгүй ээ. Тэр бол яг энэ онтроо гэхээсээ илүү ер нь энэ оюутлогын ордыг улсын хурлаар хэлцэхтэй техник эдийн засгийн үндэслэл соёлын мэрэгжлийн одоо нөөцийнх нь одоо дүгнэлтэнд гарсан байх ёстой гэдэг хуулийн шаардлага байгаа шүү гэдгийг бол байнга сануулж ирсэн шүү дээ. За баярлалаа. Зориг цаадаа бид нар яг улсын хурлын хян шалгалтын тухай яг хуулийнхаа хүрээнд, эрх үүргийнхаа хүрээнд л өнөөдрийн сонсголтыг зохион байгуулж байгаа. Тэр бид нар дуртаадаа 2007-8 оны асуудлыг гаргаж ирээд байгаа юм шээ. Бидний өгсөн хүрээ хязгаарын хүрээнд ийм улсын хурлын 62 дугаар тогтоолтой. Тогтоолоо хэрэгжүүлээд улсын хурлын хяншилтын тухай хуулийг хэрэгжүүлээд сонсгол зохион байгуулж байгаа.